удаа бол дээрийн кинонууд нь хүүхдийн кино хийжсэн. Өөрөө тийм хүүхэд шиг зантай, хөнгөн цагаан сэтгэлтэй хүүхдүүдийг өөртөө татаж чаддаг тийм найруулагч байсан байхгүй. Хүүхдийг кинонд тоглуулна гэдэг бол тийм амаргүй ажил. Тэгээд өөрөө тэр хүүхдүүд дундаа ороод хүүхэд болоод найруулагчтайгаа ингээд нී нүгөө байгаа хүүхд чинь дорой юм чөлөөтэй хийдэг байхгүй, айж ичих юм байхгүй. Тэгэхгүй найруулагч гэдэг нь томорсон хүн тэнд яраагаа суугаад байх юм бол хүүхэд чинь айн мэрэгжлийн хүн биш болохоор буруу зөө хийн. Тиймгүй дотор нь ороод божигч харцар нөгөө хүүхдүүд чи яг л хүүхэдтэйгээ харьцаж байгаа юм шиг тэгээд тоглолцдог тийм онцгой бас тийм авьяастай хүн байсан. Өөрөө ярьдаг өстой би үл ерөөсөө хүүхдийн киноноос нэгдүгээр салахгүй юм байна. Ерөөсөө хойчгон хүмүүжүүлэх хүүхдийн кино ихнүүлээ үзүүлэх юм байна гэдэг. Өөрөө хүүхэд байхдаа хүүхдийн кинонд тоглож байхдаа дүрийн судалгаа хийж эхэлж тэн дээр гарсан байхаа. Тийм ч учраас хүүхдийн сэтгэл зүйг их сайн мэдэрдэг учраас хүүхдийн кинонд хөл тавьсан байх гэж боддгийг. Сүйд гэдэг хүнд их тийм нэг гинэн хөрхи хүүхдэрхүү тийм ааштай. Хүнийг их хүндгсэн, үргэлж инээсэн, ингээд суу гадал 60 тухай гал ингээд явж идэх тийм л хүүхд байсан. Тэгэл их ята ажил гэхэл их хурдан юмоо нэг ингээд явдаг. Тэгээ аав нь бас их мундаг хүн байсан. Найдан гэж дууны оператор хүн байсан байхгүй юу? Одоо бид киноны чинь дуу хийхдээ тэр найдангаа байдаг байсан. Тэгээ найдангууд бид загнуулж. Тийм учраас ерөөсөө киноноос анханаас аваад киноны тойрог дотроос өссөн хүүхэд. Тэр киноны уран бүтээлч дотор бойцсон хүүхэд. Энэ хүн бол одоо биднийгээ бодоход бол хос мөртэй хүн. Жүжигчин, найруулагч, зохиолч, зохион байгуул гэхэд одоо хэдэн хос мөртэй байхыг би мэдээгүй. Олон хос мөртэй явсан хүний нэг. Монгол кино хэлбэрийн 40 жилийн өмнө босгон дээр бүтээгдэж байгаа Сөхволдын ирэх киноны зураг авалтын явцаас бид үзэж байна. Энэ кино найруулагч Нямдава, оператор Баатар, зураач Ягмар нарын хамтын бүтээлч үйлсээр дэлгэцийн замаа хийсэн. Сөхволдын ирэх кинонд манай өсвөр үеийнхний хайрын нэр, нинжин сэтгэл, таны мэдэх хүн оргидун тэмүүлгийг тодорхой тусгаж залуу үзэгчдийн үзмэрийн санд хувь нэмрийн оруулах болно. Кино урлагийн дээд сургууль 20 жил. Хүүхдийн киноны найруулагч байхаасаа гадна одоо Монгол телевизэд дуран сайхны удирдаач хийж байлаа. Хүүхэд залуучуудын театр киноны хүрээлэнд захирал нь хийж байлаа. Одоо тэгээд даргач хийж үзлээ, цэрэгч болж үзлээ, найруулагч хийж байлаа, жүжигчин хийж байлаа. Төрөд бүрийн авьяас өөртөө байгаа бүх авьяасыг одоо шавхаж улс нийгэмдээ ажиллаж байсан. Монголын киноны төлөө бол ер нь нэлээд байгаа наснда нэлээд их зүйлийг бүтээсэн хүн гэж бодож явдаг. Найруулагч Найдангийн Нямдава багш бол бидний багш юм. Яагаад тэгж хэлж өгнө гэвэл 1971-ээс 75 онуудад биднийг улсын багшийн дээд сургуулийн кино драма ангид сурч байхад Нямдава багш биднэрт тайзны хөдөлгөөний хичээл гэдгийг орж ирсэн. Манай Нямдавагийн гэргээ цэцгээ даяар багшийн дээдийн кино драмын нэг анги, багшийн дээдийн кино драмын ангид байхад чинь Нямдава чинь бидэнд нөгөөх туйл зурж ядны хичээл орно. Тэгээ өөрөө бол тэр туйл зурж ядантаа зөвлөлт талбайт улсын 1-р зэрэгтэй тамилчин штэ. За тэгээд л одоо тийм ээ сандал дээрээс мөшөрийн дээрээс унах, за тайсны зодоонуу тийм ээ одоо цохилтууд, янз янзын барилаас цохилтууд хийх, унах, өвсрөх тэр одоо өөртөө болоод хамтран тоглогчтой одоо ямар нэгэн садаа учруулгүйгээр өөрийн биеинд ямар нэгэн гэмтэл учруулгүйгээр одоо цэвэр техниктэй тэр унах техникийг бол биднэрт ном ёсоор нь жинхэнэ утгаар нь зааж байсан. Тэр тунгалаг тамир кинон дээр өнөө эсэргүүний толгойлогт түгжил жанжин тэд нар нэг гэрт байж байгаад тэгээд нөгөө тариатын эсэргүү багшийг оргуулсан гэдэг хэрэгээр түгжил тэр багшийг яасан гэсэн чи бид алдчихсан гэсэн. Тийм би ч юм уу нохой чи улааны юмсаны эсэргүүнүүдтэй нийлгэнэ гэд тэгэнгүүт нь түгжлийг нэг
янзын гоё элэгдэж унагадаг байхгүй. Уран нарийн гүйцэтгэл бол тэр тунгалаг тамир дээр яг нарийн гард юм. Мохолгаач улааны мөн хаяасан. Алдчихсан. Наашир. Тийм бахаач. Улааны мөн хойд хөл ялгуулж ургуулсны чи мэдээ хөгж бодож байна уу? Зөв талбайд улсын тэр үеийн одоо биеийн тамирын мастер цал авсан шүү дээ. Энэ туйлзуур ядаар хөл бөмбөг сайн тоглоно. Бас барилт нь биднээс илүү байгаа байхгүй. Толгой дээгүүр гэсэн үг. Тэгээ энэ бол тэр хүний өөрийнх нь одоо байгалаас заилсан авьяас байгаа байхгүй. Тунгалаг тамир киноны найруулагч Доржулангаач нь өөрийнх нь багш нь юм байгаа. Тийм. Тэгээд 3 найзын ч бас найруулагч шүү дээ. Тэгээд энэ хоёр бие биенийгээ их сайхан мэдэрч чадсан хүүхэд байхаас нахуулаад хөтөлдсөн Доржулангаач их сайн найруулагч шүү дээ. Жүжигчнийг ялангуяа сайн олж хардаг, жүжигчнээ тоглуулж чаддаг. Тэгээд тунгалаг тамирын хувьд бол нямдаа сайн тоглосон. Үнэхээр сайн тоглосон. Амар байна уу? Та намайг дорой. Амархан сайн байна уу? Та энэ үчиг таних уу? Алив. Танна тэгээ юу гэж? Энэ үчиг хонгор эсхий хийхдээ зүүж яваад баригдсан юм. Уул нь манай алдсан бүч. Тэгээд энэ хүн тань дээр буулгаж байна. Тийм ээ. Би хонгордог гэсэн юм. Би 6 сая морин нэгшин алдсан хүн. Тэгээд мөрөөр нь мөш гэж явдлаа. Энэ бүч хэвтэж байсан юм. Миний морин нэгийн 5 мороор хөхгүй хөлгүү дээ. Доржулангийн хайртай шавь байсан шүү. Юм бол нямдаваагаан дуудана. Юм бол одоо нямдаваагаан кинон тоглоно гэсэн. Миний хийсэн кинон тоглох юм бол мэдэхгүй одоо би Доржулангаа тоглох байснаагүй би мэдэхгүй. Гэхдээ тийч нэг багш шавийн барилга гэж байдаг. Бие биенээ таньсан, уран бүтээлч бие биенийг ойлгосон юм үе. Доржулангаа хонгорыг ч олсон. Хонгор тоглосон нямдаваа бол Доржулангаач олсон. Тэгээ энэ бол бие биендээ өвлөж авах. Одоо өнөөдрийн Монгол кинонд одоо байх зайлшгүй нэгэн ийм одоо уламжлал бол бие биенээ таних гэж байна. Нямдуугийн дүр бол мундаг л да. Нямдуу бол их хөөрхөн их юу ш та. Хөхөө гэрлэх төгтөг кино. Тэр их хөөрхөн байдгийг. Тэгээд ингээ нэг өмдөн ятсан ингээ сухсан. Манай даштуараа за нөхөр минь чигс ширүүн дарга байл. Тэгээд Одоо яв. Мэдвэ? За дарга. Юман аваад тэр машинд асуу. Тракторын запас хэрэгсэл хүргэж өг. Сайхан мэдэрээ. Ганц зэрэг гэж болохгүй шүү. Гээсэн байвал уу? Яалаа гэж гээхв. Дарга юм баг ширүүр байна. Намайг тракторын запас хүргэж өг гэж 5 дугаар өргөд. За баяртай. Башуул. тийм одоо нэг үнэн сэтгэлтэй хүнийг дүрийг гаргачихсан тэн дээр бол их сайхан ш тийм хөөрхөн. Тэгээд тэр хөгжимтэй бас их соёлтой байдаг чи удирдаа ч тэр утсан байгаа байхгүй юу тий. Хөхөө гэрлэх төхлөө кинон дээр. Нямдаа багш бол дэндүү тийм илгэсэг өөртөө хамаарагдсан өөрийнхөө дүр тоглож байгаа хүмүүст их анхаарал эрүүл мэндэд нь хүртэл тавина тэр хүний арга эртэнд юу дутагтаад байна яагаад болохгүй байна гэдэг дээр нь санаа тавина ер нь тэгэл тийм нэг эцгийн оронд эцэг болохоор нэг тийм түшигтэй сайхан хүн байдаг да нэг тийм л түшигтэй хүн байсан яалтчгүй ерөөсө тэр уран бүтээлд нь одоо тэгээд сэтгэлээсээ хандхаас өөр аргагүйгээр тийм зөөлөн аргаар хүнийг өөртөө татцаг тийм хүн байсан. Тэгээ бэлэг дэмбэлтэй ч байсан юм уу? Тэгээд надад тэгж их сайхан ханддаг байсны нь улмаас хүү нь одоо миний хүү болсон. Киноны хүү болсон.
шинэ жилийн мэнд хүргэж. Осгойд. Тамарын нэг ямар үнэтэй гэж бодож байна да. Хэдэн жилийн дараа машин ч болж магадгүй. Чухал эдтэй. Киноны амьдрал бол Нямдаа багшийн гэр бүлийг тэр аяар нь бол киночдын гэр бүл гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл найдангой бол манай Монгол киноны анхны одоо алтан үеийн одоо нэртэй дууны найруулагч хүн. Тэгээд өөрөө одоо мэржлийн кино найруулагчийн сургуулийг Оросд дүүргэсэн ийм хүн. Гэргийн одоо шатрын цэцэг бол одоо манай улсын багшийн дээд сургуулийн кино драма ангийг төгссөн мэржлийн жүжигчин ийм хүн. Тэгээд одоо энэ хоёр хүний дундаас одоо төрсэн тэр хоёр сайхан хүн манай Бадрал Батамгалан хоёр. Ер нь хүүхдтэй ажиллах тун дуртай өөрөө хөрхий зэгэм нь хоёулаа Монголын хүүхдийн төлөөлөл зүтгэн шүү. Одоо хүүхдийн кино хийн шүү гэж ярьдаг байсан. Тэгээд сонссон юмдаа хүрч чадлаггүй ингээд бүрний оронд явчлаа. Бусдаар манай аав ээж хоёрын тэр залуугийн үеийн тэр зургийг харчаад хүмүүсүүд ер нь ярьдаг юм аа. Тэр үеийн хамгийн сайхан залуу, хамгийн сайхан хүүхэн хоёр нийлчлээ гэж хүмүүсүүд их ярьдаг байсан гэж. Тэгээд энэ хоёр хүний одоо хүүхэд болж төрсөндөө их баярлж явдаг л да. Ахтай хоёр аав гэдэг хүний нөмөр нөлөгч ямар сайхан гэж бодож. Унтж чаддаг байсан шүү дээ. Ингээд нэг ороод ирэх юм шиг санагдаад. Аав нь тоглосон юм аа гэдээ босоод ирэх гэж байгаа юм шиг санагдаад. Тэгээ тунгалах тавир дээр нас урчдаг штэ. Тэгээл нөгөө ороод ирдэг тэр юу сэтгэлгээ суудсан. Тэгэл яг юм хаалгаар ороод ирэх юм шиг санагдав. Кино өстой миний амьдрал гэдэг шиг кино бол Нямдаа багшийн эднийхний амьдрал болсон ийм л айл. Эндээс энэ айлаас олон сайхан кино бүтээл төрсөн, олон сайхан кино дөрүүд төрсөн, олон сайхан жүжигчдийг бэлтгэж гаргах энэ үйлсэд одоо хүчин зүтгэсэн ийм л одоо киноны гэр бүл юм да.